Монголчуудын ерөөсөө уламжилт байгаль хамгаалах үндсэн гол арга нь бол уул хайрхтуудыг онголон дархлах. Энэ судалгааны хамгийн гол зорилго нь юу байх хэвтэй бэ? Уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 30 жилийн дотор 2 градусаар нэмэгдсэн байна. Их хаадыг онголсон газар гэдэг нь бол ойлгомжтой. Дархан газрын хувьд бол тийм орлогууд бол гарч ирсэн үг гарч ирсэн. 2015 онд Бурхан Халдун уулыг орой дээрээс нь хүртэл төсөл хийсэн хүмүүс явж лээ. Тийм ээ. Тэр Францын иргэн Жаскар гэдэг нөхөр байсан. Гурван мөрний тэргүүн Хинти хаан Бурхан Халдун гэдэг энэний хамгаалалт бол мөн эртнээс бол энэ хамгаалттай. Гэхдээ зэрэг эргээд биднээс яг юу үнцэнтэй юм бэ? Мөнгө нь үнцэнтэй юм уу? Их нутгийн энэ байгаль газар шороо нь үнцэнтэй юм уу? За, сайн байцгаана уу? Та бүхэнд сайхан өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр бид нэр Хинтээ аймгийн Бачилгаан цумын нутгаас та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэж байна. Бид нэр Хинтээ нурууныхаа биологи олон янз байдлын тухай өгүүлсэн цуврал подкаст төвчүүлэлтийг эхлэн бэлтгэж байгаа. Энэ удаа та бүхэнд бид нэр Хинтээгийн Усын засгийн хамгаалалтын газрын хамгаалтын захиргааны газрын дарга хаш маргадыг уулзуулж ярилцах гэж байна. За, өглөөний мэнд. За, тэгэхээр бид Хинтээ нурууныхаа тухай энэ Хинтээгийн засгийн хамгаалтын газрын тухай судалгаа хийсэн олон сайхан хүмүүсийн судлаачдын ажлын талаар шинжлэх ухааны танин мэдхүүн подкаст ярилцлага нэвтрүүлэг хийж хүргье гэж зорж байгаа. Тэгээд юуны өмнө та эхлээд үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй, өөрийгөө болон хамт олонныхаа тухай товчхон танилцуулахгүй юу? За, манай Хинтээ улсын засгийн хамгаалтын газрын хамгаалтын захиргаа гэдэг байгууллага бол 1992 онд анх ардын их хурлын тэргүүлэгчдийн зорилгоор дархан цааст газар болсон ийм газар байгаа юм. За, ер нь бол гурван мөрний тэргүүн Хинтээ хаан Бурхан Халдун гэдэг энэний хамгаалалт бол мөн эртнээс бол энэ хамгаалттай. 1227 онд их хааныг тэнгэр тэлсний дараагаар их хоргийг байгуулж яг Хинтээ нуруу Хинтээ нуруу энэ онон хэрлэн туул гэдэг энэ гурван мөрний нийлж байгаа гурван мөрний их авж байгаа газрыг за энэ салбар улсуудтай онголон дархлах юм зарлиг гарч ирсэн. Тэгээ тэрнээс хойш бол үндсэндээ энэ бол онгон багшин байдлаа бол хэвээр нь ингээ хадгалсаар ирсэн. Айланд нь нутгалдаггүй юм онгон багшнаар нь хадгалдаг юм газар байгаа юм. Бидний наашаа энэ энэ газар руу ирэх замд бол Бэндрийн овоо гэдэг газар очисон. Тэнцээ бол хадан дээр эртний зургууд байхыг бол үзсэн. Тэр зурган дотор бол Чингис хааны болон түүний залгамжлагчдын өнгөн тамгууд байгаа харагдчихсэн. Мөн бас адууны олон тамга байгаа бол харагдчихсэн. Хөдөөгийн бэлэг 1960-ад оны үед тэр том хатыг малтлага хийж гаргасан гэдэг хэлжсэн. Тэгээ би ер нь бол монголчуудын энэ онголж дархалж байгалаа хайрлаж хамгаалж ирсэн уламжлалт тэр ухаан хандлагын тухай сонирхсан. Таны талаар бидэнтэй хэлж өгөөч. Монголчууд за тэр дээр үед бол үндсэндээ энэ чинь дархан цаас газар, цогцлборт газар гэдэг тийм ойлголт бол байгаагүй. Тэгэхдээ монголчуудын ерөөсөө уламжилт байгаль хамгаалах үндсэн гол арга нь бол уул хайрхтуудыг онголон дархлах, тахилах шүтлэгтэй болгох энэ зан үйлүүдийг уул хайрхандаа өргөдөг, тахилах өргөл байд юм уу? Энэ юмнуудыг бүх хүмүүстээ хэвшүүлснээр тэр байгаль хамгааллын бүр хамгийн дээд хэлбэр байсан байдаг. Нэгэнт тэр уулыг дархалсан, дархан цаас дархлан, онголон дархлаа тахилах шүтлэгтэй болгоцсон бол тэр тахилах шүтлэгтэй уулнаас нэг мөчөрч угалдаггүй, нэг ан амтан агандаггүй, тийм ээ. Энэ чинь бүр хамгааллын ямар ч хуулиас илүү хамгааллын тийм хэлбэрийг бүрдүүлчихдэг. За, дээр нь
гадны ямар нэгэн хин нэгэн хүн хурж ирээ тэр уул хангаад нь ирсэн ч тахилга шүтлэгтэй одоо уул хайрханда хүмүүс одоо яг нөгөө бурханчлан одоо шүтдэг учраас тэр гадны хүмүүсийн бүх үйлдэл юу гэднэсийг хаадаг, хоригддаг, хамгаалдаг тэр нутгийн иргэдийн хүмүүсийн бүр ухамсарт нь одоо шингээсэн тийм онцгой одоо юм хэлбэр байсан баг. Христийн шашин тунгой загалмаагаа ингээ шүтдэг, зарим нь ингээ хүзүүндээ зүгээ явж идэг, хүзүүндээ зүйлс юмаа залбираал ингээд явж штэ. Бусад одоо бурхан шашнууд гэсэн өөрийнхөө шүтээний гэртээ хадгалсан байж идэг. Шүтэнэ аваад өөр газар нүгэ очисон тэрийгэ шүтээд ингээд байгаад идэг тийм ээ. Тэр үеийн монголчуудын тэр уул хайрхтыг шүтэн болгоно гэдэг бол тэр уулаа аваад явчихдаг шүү дээ. Хаанч дэлхийн одоо хаанч альч мухарт очисон байсан тэр ууландаа сэтгэл зүрх шүтэн өргөл тахилах нь бүгд хадаатай байдаг гэсэн. Сүгөө өргөн те тэр нутгийн зүг орчгаад хол одоо очисон ч байсан гэсэн. Тэгэхээр тэр хүмүүсийн бүх одоо тэ шүтэн уул газар нутаг учраас тэр хүмүүс бол одоо хэдэн үеэрээч байсан тэр газар нутаг тэр уул хайрхандаа бол тэндэл уяатай болдог. Монголчуудын шүтлэг тахилга шүтлэгийн гол ерөөсөө онцлог тэр. Тийм учраас одоо миний нутгийн одоо газар шороноос бурхан гойсон ч бүү гэдэг чинь тэр чинь бол үндсэн өөрийнх нь шүтэн тэр байхгүй. Газар нутаг уул хаанга хайрхан энэ лос авдаг нь бол өөрийнх нь шүтэн. Яагаад гэвэл эн чинь 3 мөрний тэргүүн одоо их хаатыг онголсон газар гэдэг нь бол ойлгомжтой. Харин би бүр тусгаалan асууж исэн байхгүй. За ямар их дөрвөн хаатын болж монхон яг энд байна гэж араб перс хэлний тэр их сурвалж дээр бичигдсэн байна гэхээр их хааныхан Чингис хаан, өгөөдөө байна, тулуу байна, мөнх байна. За энэ дөрвөн хааных бол байна. За тэгэхээр бусд нь бол энд одоо энэ их оргин газар одоо байгаа гэдэг нь бол ойлгомжтой л гэж. Хасаа хэллээ шүү дээ. Ноён бол бас ингээд одоо хаан дэд самалтаа газар багтдаг байжаад сүүл төстэй гарсан гэдэг. Гэхэд ноён бол гэхэд ч одоо 2000 гаруй жилийн хөнөг үеийн одоо буул ширхсүүрүүд маш ихтэй. Тэгээд Оросын судлаач Козлов малтлах хийгээд их чим авсан гэдэг, их чим одоо бичиж тэмдэгж үлдээсэн гэдэг тий. Тэгээд ер нь бол одоо энэ түүхэн одоо хөвийг улсын хууль тогтоомжоор хайлтж хамгаалах нэг хэрэгтэй. Тэгээ бас нийт ордон нь бас ингээд сэтгэл оюундаа шингээгээд шүтлэгтэй одоо бурханчлан шүтдэг нэг юм сэтгэл оюуны нэг хэсэг байна. Гэхдээ бас нэг ашиг хонжооны төлөө те одоо энэ нийтийн бош бонхнуудыг ухаж тондог тэнцэнээс одоо олдсон зүйлээ хил дамнуулан борлуулдаг ч гэдэг юм асуудлууд гардаг. Танай хамгаалтай газарт одоо иймэрхүү асуудлууд энэ тохиолддог уу? Одоо орчин үед бол энэ хатсангуу гайгүй болсноо. Одоо ингээ миний сонссноор бол баруун аймагуудын бол хэрэгс бушнууд бол ихэнх нь тоногдсон гэж бас би сонсч ирсэн. Энд нөхцөлөд ямар байдаг вэ? Ер нь энэ хараа энэ Польш хэрэгсүүрүүдийг одоо энэ ухаандаг асуудлууд ч бол бүр дээр үесээ холбоотой юм байна. Козловын үед одоо жишээлхэд ноён уулын Польш хэрэгсүүрийг ухаж тэр үед судлаач нар, археологч нар одоо явхад ихэвчлэн дандаа одоо өнгөцөр газар байсан булш бунхнууд бол дандаа тоногдсон хэлбэртэй байдаг. Тэр булш бунхны хондог асуудал бас нэлийн дээрээс байсан юм шиг. За монголчууд бол өөснөө бол энийг бол хийдэг байсан гэхэд би бол итгэхгүй. Яагаад гэвэл монголчууд одоо дандаа хүмүүсийн одоо тэр булш бунхныг одоо алтан шарил гэж үздэг янз бүрийн тийм газраас бол ихэвчлэн цээрэлдэг тийм одоо тий яс соншилтой хүмүүс байхгүй монгол хүмүүс бол. За манай дархан газрын хувьд бол тийм орлогууд бол гарч ирсэн үг л гарч ирсэн. 2015 онд бурхан халдван уулыг орой дээрээс нь ухах хүртэл төслөдөөс хийцэн хүмүүс одоо явж илээ. Тийм ээ. Тэр Францын иргэн одоо Жаскар гэдэг нөхөр байсан. Тэгээд тэр бол бүр тийм төлөвлөгөө хийгээд бурхан халдванд одоо хулгаагаар нууцаар очиж байж байгаад баригдаад одоо цог ирсэн хүмүүстэйгээ 10 жил Монголд орж ирэхгүйгээр бүх зүйлүүд нь одоо тагнуулын байгууллага хураагдаад одоо тэгээд албатан одоо гаргаж ирсэн тохиолдолч бий. Ерд одоо ингээд нөгөө хүмүүсийн
одоо юмыг хардаг үн цэн нь ингээд өөрчлөгдөв яваад байна. Нөгөө уул усаа шүтдэг байсан бурхан шүтдэг болсон. Тэгжээс нь үзэл суртал одоо юм гэдэг коммунизм энтер гээл тэгжсэн. 90-ад оноос хойш хүмүүс одоо тэр мөнгө гэдэг юмыг илүү шүтдэг болоод тэгэхээр тэр мөнгө гэдэг юм одоо үндсэндээ хаанаас яаж олох боломжтой байна уу? Тэр болгонд л одоо баг Монгол хүмүүс нэгийг барьж аваачаад өгөх нь холгүй болж шээ. Ер нь бол одоо аваач өгж хийсэн байх айгүй бол ер нь бол тийм. Тэгэхээр юмны үн цэн ингээд өөрчлөгдөд эрэхтэй зэрэг эргээд биднээс одоо яг юу үн цэнтэй юм бэ тийм. Мөнгө нь үн цэнтэй юм уу? Их нутгийн одоо энэ байгаль газар шороон үн цэнтэй юм уу? Энэ онгон дагшин байгальд хэрвээ энэ хിവэр нь биднээс одоо дахиад нэг 50 жил 100 жил хадгалчих юм бол энэ хадгалсны маань одоо үн цэн дэлхийн нийтэд одоо энэ үн цэн маань одоо биднээсийн олж байгаа ашиг уул уурхай одоо энэ одоо тий алт нүүрс гэдэг юм уу энэ юмнаас хамаагүй илүү үн цэнтэй тийм зүйл болж үлдэх хэвээр. Тэрийг Хандас хамалтай газраа олон төрлийн судлаачдыг цуглуулад одоо хээрийн судалгаа хийж байна тий. Тэгээ энэ хээрийн судалгаагаар бид энэ ургамал, ус, хөрс гэл одоо энэ биологи олон янз байдлаа олон талаас нь харж ямар нүд хүчин зүйл нь хэрхэн нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг тогтоож байна. Тэгээ олон одоо туршлагатай эрдэмтэд энд ажиллаж байна тий. Тэгээд хаантын усан засгийн хамгаалалтын газар ерөнхийдөө 5 жилийн өмнөөс ийм судалгааны ажлыг зохион байгуулад 2 ч одоо эрдэм шинжилгээний өгүүлбэрүүдэд дагнасан ном хэлсэн байна тий. Тэгэхээр энэ одоо шинжлэх ухааны чандлагыг одоо усан засгийн хамгаалалттай газар нэвтрүүлье гэдэг анхны санал санаачлал нь хэрхэн гарсан юм бэ те. Тэгээ одоо энэ өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлаасаа биднэрт товч дүнгээд ярьж өгөхгүй. Биднээс ер нь бол яг үнэн биднээс тусгай хамгаалалттай газар гэдэг ингээд тусгаалаад улсаас хууль гаргаад хил хязгаарыг тогтоогоод ингээд хамгаалаад байгаа. За ингээд хамгаалаад байхдаа энэ дотроо одоо те түүхийн хувьд одоо тийм ээ экологийн хувьд энэ нийгэмд одоо тий ямар нөлөө үзүүлж байгаа гэдэг талаар нь бол ер нь маш бага судалгаа хийгдсэн. Тусгай хамгаалалтын газрууд дээр гол одоо судалгаа хийгдэж байгаа төрөл зүйлүүд нь бол ер нь бол цөөхөн. За ойн чиглэлээр жоохон хийж байгаа бол ирвэс гэдэг юм уу. Үндсэндээ нэг агнуурын ач холбогдолтой одоо нэг аргал гэдэг юм уу тий ингээд ийм юунууд дээр голчлон судалгаа хийгээд бусад юмнууд нь бол тусгай хамгаалалтаа манад бол нэлээд судалгааны юунууд нээлттэй биш. За шинжлэх ухааны хүрээлэнгүүд, ихтэй сургуулиуд, эрдэмтэд судлаачид нар бол тэр мундаг одоо сайхан судалгаанууд одоо хийж байгааг бол үгүйсэхгүй. Энэ судалгаанууд нь хийгдэж. За энэ судалгааны хамгийн гол зорилго нь юу байх хэвтэй бэ? Зүгээр судлаад ийм судалгааны үр дүн гарлаа гэд хавцанд хийгээд тийм ээ номын санд хадгалах нь илүү ач холбогдолтой юм уу? Тэр судалгааны үр дүн энэ одоо жишээлх юм бол тусгай хамгаалалттай газрыг яаж хамгаалах вэ? 10 жилийн дараагаар нь ямар болох нь вэ тийм ээ? 20 жилийн дараа, 100 жилийн дараагаар энэ нөхцөл байдал маань одоо хэвээрээ хадгалагдах уу, өөрчлөгдөх уу, цаг агарын нөхцөл, хүний хүчин зүйл гэдэг юм. Энэ нөхцлүүдэд яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг бидний судалгааныхаа үр дүнг харж агаад энэ судалгааны үр дүнгээс хамгааллын нөхөн сэргийлэх тийм ээ агнуурын гэдэг юм. Бүх одоо энэ практикт одоо гардаг энэ үр дүнгээ яг биднээс энэ судалгааны үр дүнгээс гарах хэрэгтэй байхгүй. Тэгээ оновчлол хийх одоо мэдээллийн сан ус чинь гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхгүй болохоор зүгээр судлаад хавцлаад тавиад байх юм бол энэ судалгааны үр дүн бол үндсэндээ бол багхгүй гэсэн. Уур амьсгалын өөрчлөлт одоо сүүлийн юунд одоо маш их одоо өөрчлөгдөж байна. Дулаар л одоо 2 градусаар одоо тий сүүлийн 30 жилийн дотор 2 градусаар нэмэгдсэн байна гэж байна. Тэгээ энээс болоод ямар өвс ургамлууд нь жишээлх юм бол устж өгөө болох юм. Тэрийг одоо жишээлх юм бол яаж одоо тий таримлжуулах юм. Одоо Солонгост бол жишээлхэд бүх дэлхийн ургамлаар энчонд генийн банк байгуулсан байна шүү дээ. Өвс ургамлын, үрийн тэгээд одоо ингээд бүгдийг ингээд цуглуулад ингээд хадгалсан.
хасах 20 градус, 40 градус, 70 градус, 100 градус төлдөөцсөн, уусмал төлдөөцсөн, хатаамлаар ингээ бэлдсэн тийм ээ. Тэгээ одоо жишээлхэд энэ өв сургамлууд одоо жишээлхэд устж өгөө боллоо гэхэд тэрийг тармилжуулаад буцаад нөхөн сэргийх ажлуудыг хийх боломжтой болно тийм. Тэгэхээр биднээс яг энэтэй адилхан үндсэндээ энэ судалгааныхаа ажлын үр дүнг дандаа ийм практик руу чиглүүлсэн ийм ажлуудыг хийх хэрэгтэй. Одоо өмнөх удаагийн одоо эрдэм шинжилгээний өгүүлбэрээс би баавгааны тухай, хандгааны тухай өгүүлбэрүүдийг үнэлсэн. Тэгээд хандгааны популяц одоо гол сүрэг нь хаана байгаад байна? Баавга одоо энэ хорхоосох буюу те энэ нийт тэжээл нь хомсдсон үед одоо суурин газрууд руу орж шихэн хүмүүст одоо аюул занал учруулж ингээд судалгааны материалуудыг хийгдсэн байсан. Одоо тэгэхээр та сая хэлж шүү дээ. Самар уусан жил болгоно бид нар одоо ингээд ард түмнээ хорж чадахгүйгээ самраа өгөөд өгдөг. Гэтэл нөгөө самаргүй болсноосоо болоод өсөж үлдсэн нөгөө баавгач идэж тэжээлгүй болоод өгдөг. Идэж тэжээлгүй болохоор одоо тэр мөнгөн мут руу орж айлын одоо аав хүү хоёрыг хөнөөсөн байх жишээ дээ. Энэ хурх руу ороод айлын гэр хөвдөд ингээд янз янз болгосон тухай байгаль хамгаалагчд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд за судалгаа гарсан. Тэгэхээр одоо мэдээж төрийн захиргааны байгууллагууд, яамдууд, холбогдох агентлагууд бол шийдвэр гаргана тий. Гэхдээ бид нар бол гадна талаас нь ингээд харахад энэ хоёр холбогдох ёстой л гэж байна тий. Тэгээ ер нь бол яг бодит амьдрал дээр тийм холбогдох зарчим одоо арга ажиллагаанд байд юм уу, яг хэрэгжиж чаддаг юм уу? Хүмүүс бол нөгөө ингэж шүмжилдэг шүү дээ тий. Хүмүүс байгаль хамгаалагчийг урд нь бүхэл урдлын одоо кинон дээр ч гэсэн хардаг байсан тийм ээ. Нэг настай хүн тэтгэврийн нэг өвгөн ан цагдаа гэдэг ингээл явж идэг тийм ээ. Голцоо настай хүн байдаг. Энэ маань бол ерөөсөө маш буруу ойлголт. Байгаль хамгааллаа одоо ингээд эзэнгүй одоо газар зөвхөн хариуцсан нутаг дэвсгэрээр ингээд байгаль хамгаалагч эргүүл одоо тойрол эргүүл одоо шалгалт хийн бас одоо судалгааны одоо зураг аавн, дээж аавн одоо ингээд явхад үндсэндээ ингээд нэг газар нутгаа бүтэн тойроод явхад яг бүгдийг ингээд явж үзнэ гэх юм бол 14 хоног нэг сарч ер нь яваад гүцэхгүй байхгүй. Тэгээ энэ явж байгаа газрууд нь хүн байхгүй. Маш их эрсдэлтэй, намаг, шавар, хурд, цас тэ тэгэл одоо уул, хад, үерэлсэн гол ус гэл уулынхаа одоо гүнд очиод явхад газар ингээд унтахад хуурай газар олддог жишээлх юм бол. Хуур амар дандаа тий. Ийм нөхцөлд одоо ингээд ажиллаж байгаа хүмүүс яг настай хүмүүс ажиллахад бас их хүндрэлтэй. За хоёр дахь юм бол ер нь бол байгаль хамгаалагч гэдэг хүн маань ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг юм бэ гэж. Зөвхөн ингээд хараад